Заяа бид нар болонгууд Counter Strike төвд бас бүх кейснүүдийг бүгднгээс 10-10 зартай явж байгаа. Энэ бол бид нар Huntsman weapon case алгаж байна. Тэгээ Huntsman weapon case руу тэгээд ер нь Huntsman knife хамгийн анх CS:GO-д орж ирж байхдаа бол гарч исэн кейс. Тэгээд өөр боломжтой хотх нь бол Huntsman байгаа. Тэгээ бус скинүүд танилцсан. Ер нь бол нэлээд iconic скинүүд байна. Keydrop нь Counter Strike дотор байдаг. Кейснүүд тайлал, кейс нэдэглүүд бокс item. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үйл скинийг апгрейдээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрэв эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл тэгвэл л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Fire swap-та танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код иштад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаж шууд худлаад авчихсан болох юм байл шүү. За бичлэг болгоны өмнө зааж өгөх ёстой нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр мэдээж яаж гивэд оролцох вэ? За гивэд оролцохын тулд тэгээд одоо Vault Balls системээр дарах юм бол депозит хийж байгаа шүү дээ. Энэ скинийг ингээд би сонгоод орлоо гэж бодъё. Гэхдээ хамгийн гол нь чи яах вэ гэнгүүт энэ чи CTS гээд одоо манийха промо кодыг оруулаад apply дарах юм бол манийх нь промо код ингээд чи төвчүүлж байгаа байхгүй юу? Тэгээ одоо чи юу гэдгийг депозит хийлээ. Тэгээ депозит хийнгүүт 20% бонус болон 50 цент чамд одоо үнэгүй өгнө. За тэгээд орчингууд одоо депозит хийжлээ. За жишээ нь $10 депозит хийлээ гэж бодъё. Тэнгүүт гивэс рүүгээ ороод CTS-гээд хайхад одоо ингээ миний бүх гивэд ингээ цуваад харагдчих байна. Тэнгүүт одоо $10 депозит хийсэн тохиолдолд бүхэл бүтэн 30 хоногийн турш одоо $10-оор бүртлэх одоо бүх гивэд чи үнэгүй орно гэсэн үг. Жишээ нь одоо энэ гивэ рүү ингээд би join дараал орж байгаа гэсэн үг. Би өнөөдөр депозит хийгээгүй ч гэсэн одоо өмнө депозит хийсэн болохоор бүү ингээд гивэд орж байгаа гэсэн үг. Кодо итчүүлээгүй ч тэгээд одоо манийха гивэс нэг юм хүлээх авахсаа ямарч боломжгүй гэсэн үг. Тэгээ яг одоогийн байдлаар бол $30,000 гивэ байна. Окей, бичлэнд орцгаая. Huntsman weapon case. Тэгээ тухайн үед бол Huntsman case зүгээр бүх кейснүүд л weapon caseтэй байсан байна. Тэгээ Huntsman дотор бол Isaac мэн саяхан худалдаж авсан улаан лоо дотонд орсон Tech9 Isaac байгаа юм байна. Slashed Kami. За Kami-г бол мэдэх бах те 57 Kami дээр нөгөө pussy pattern гэдэг тэрний Галилийн хөлбөр байдгийн байна. Удаагаар мэдж авлаа. Twist гэх бас скин бас мэдхгүй. Ер нь бол энэ operation case-нууд амар ховор case ер нь бол. Тэгээ module окей энэ бол цэвэр харагддаг би найт байна оо. Тэгээ push окей энэ бол зайл. Torque окей torque бол тэгээд ер нь авг дээр зайл. Torque тухайн үед л үгдээ нөгөө амар цэвэрхэн хэвдүүлээ. Цэмбигээр харагдчихсан бол одоо харахад жоохон яал скин байна. Тэгээ antique бол зайл. Heaven guard. Заах. Татар энэ бол зайл. Atomic alloy юм байна. Окей, atomic alloy ер нь бол давгүй скин. Хэдийн үнэтэй бол. Энэ дажгүй үнэтэй би тэгээ нэг factory-ны юунт унаач $100 болчихно. За, Cyrex зайл. Cayman. What is this disgusting skin? Дээрээсээ юу ч харагддаггүй скин биш шүү дээ. Хараа. Зайл. Энэ бол энийг л унаахгүй юмсан. Тэгээд Vulcan. Тэгээ classic OG-aka. Тэгээд Desert Strike. За энэ бол зайл. Одоо энэ юу вэ? Энэ зүгээр Bleacher-ийн цэгэр скинийг тэгээ улаан дээр тавьсан байгаа байхгүй юу? Тэгээ одоо 2015 оны кейс вэ? Хэдэн оны кейс вэ? Huntsman 2014 онд очсон байгаа юм шүү дээ. Бүү бид нар он цагийн үед амар хойчин л очсон байгаа юм. 2014 онд тэгэл зүгээр одоо 2025 онд цэгэр скинийг бол улаан дээр л тавьдаг байсан байна. За Huntsman кейснээс тэгээд хамгийн үнэтэй утга нь бол тэгээд Huntsman knife юм байна. Ер нь бол fade бол тэгээд factory-ны өсгөл minimal wear. Зөвхөн factory-ны үнд өглөө minimal wear-дэг хаа. Minimal wear-нд ховор гэхдээ factory-ны унах юм бол ер нь $400 тэгээд slapter нь 350. Тэгээ Huntsman knife-тэй сонирхолтой юм болонгууд blue gem унах боломжтой. Blue gem-ээс гадна Huntsman дээр dig pattern гэж байдаг. За яг энэ ингээд яг шар дээр болонгууд улаан цэгрээр боож байгаа нээлттэй. Тэгээд ер нь бол dig pattern жоохон overpay авдаг. Ер нь бол хэд хүрчдэг үлээ нэг сүүлд $3,000 зарагдсан ч юм байна. Нэг team харсан юм байна. За тэгээ Vulcan байгаа. Тэгээ factory new StatTrak Vulcan $1,700. Зүгээр factory new байх юм бол $883. Тэгээ энэчнээс би бол Vulcan авах гэж үсэн. Тэгээ Desert Strike энэ бол энэ бол зайл. Тэгээ Cayman яга юм үнэтэй юм бол what the fuck? Atomic alloy хамаагүй дэрсэх юм бэ? За Vulcan boys. StatTrak factory new Vulcan. Тэгвэл ч бас манайхан те энэ 420 кейсний овоо хийх даанда. Тэ factory new StatTrak Vulcan буух юм бол мань те weapon 10 шиг weapon case-ийг даачиж байгаа хгүй. Come on. Vulcan руу trade off хийж магадгүй.
Yes. Яа баярлалаа хаста. Яа энэ ягааныг даваагүй та баярлж байна нэрэ. Хогийн яга авснаас аваагүй нэрээд шүү чад нэрэ. 10 гэж шахаар нэг кейснес 1001-ч. Ямар амар коммент уншаа шаачваа. Энэ ингээд 420 кейсийг дадлах гэж манай ойролцоогоор ер нь бол 20 сая төгрөг үрж байгаа. 20 сая арай өрөхгүй баг. Нэг 15-аас 20 хооронд маань яг тооцоог нь дараа нь хамгийн сүүлд нь бодоод гаргах чинь. Би одоо юу гэдэг зарим кейснүүдээс 100 мөг бол зөндөө задлж ирсэн. 1000 задлж үзсэн. 1000 задлж үзээг үлдээ 100 мөг бол зөндөө задлж ирсэн. Гол нь энийг хийж байгаа шалтгаан маань батонгууд би Counter Strike тоглоомд гарсан бүх кейсийг задлж үзмээр байгаа байхгүй юу? Бүгдийг. Эндээс би ашиг хийхтэй биш, энэчнээс би аура авахтай байхгүй юу? It's for aura man, not for money. Okay. Star Trek Factory-ний улка. Red. Ясаа яга өнгөрч аваад баяртай байна. За ер нь энэ кейс нэлээд үнэтэй болоод эхэлсэн байгаа. Red. Энэчээс би тэгээд дан цэгэртэй гарах юм бол арих. Тэгээ ийм ягаан чирнэл ягаан таарах юм бол арих. Red. Кайма үнэтэй байгаа шалтгаан яагаад вэ? Энд чинээс factory-ний унж гин. Ямар ч ялгаагүй л байгаа сте. Эдгээр бүгд л trade up хийж болно штэ. Магадгүй адилхан штэ boys. Хамгийн эмснаар л trade up штэ. Тэгээ atomic alloy-оор trade up хийж байгаа штэ. Окей, red. Ямар ягаа өнгөрч байна. Come on. Ахондоо ч ойрхон байна да. Стакол унчхуйтай биш. Битил унчаасаа байлаа. Come on, give me red. Биш ээ, red skin биш яг red. Convert. Яа. Ямар гонхтар ритуал аюу болка. Come on, болка. Convert болка. Арх. Boys. Бид нар гудалчлаа boys. Бид нар гудалсан шүү. $150 хүрсэн байна найдвалаа. Оо бэж. Юу энэ чинь даач юу? What? Энэ антик чинь даачлаа. Factory new юм байна азар. Тэгээ $16.8. Тэгээд энэ field test-д $10 даагаад яаж 46 хүрчүү? Мэн илүү юм дарчуу байж та. Нэг л хотлаа шаа. Нэргээс л $47 болсон байна. Окей, 33% money back. Тэ яга мага улаан унгаагаагүй гэж. Окей. 33. That's good. Actually good. За энэ үрэ бичлэг дуусч байна. Дараагийн кейс нь бол Operation Breakout case. Woo! Gold унгаагүй 330 кейс задлчлаа. Одоо Operation Breakout зөвхөн баттай явдаг кейс нэр gold унах гэж найж чинь. Дараагийн кейс бол амар кейс аа байна. Тэгээд дараагийн бичлэг рүү гоцъё. Лайк дараараа манай kick-тэр стрим хийж чаа шүү.